Yo, what is up? Zami Zach YouTube channel. Хоёр дахь бичлэг Instagram та одоо энийг үзэж байгаа юм байвал та яг Instagram-аас л орж ирсэн байна. За мэдж байгаа хүмүүс, мэдгүй байгаа хүмүүст бол замлан байна. Австрал дээрээ жил гарантай те Сидней хотод амьдарч байна. Тэгээ бас миний юу ич яаж одоо юу хийдэг те яаж амьдардгийг цаашдаа илүү тодорхой харах болно. Өнөөдрийн үед бол би бүтээсэн өдрийн турш Сидней хотоор тойрсон байгаа. Ерөнхийдөө яг Сидней хотын төв. Тэгэхээр move to what happened today. Yeah. Өнөөдөр бас тийш шилжцгээе. Okay. Өнөөдөр би copy гэж удаад энэ газраас авах гээд буруу очлоо. Take away нь бол ямар ч очих байсан юм. Тэгээ copy-га авсан. Уг нь isolate гингүүд large гарч ирдیں۔ Тэгсэн өнөөдөр notes газар smaller болж. Look at that one. Тэгээд тэр clock tower бол Central Station буюу одоо Сиднейд байдаг хамгийн том station гэх юм уу да. Тэгээд нөгөө small latte. Тэгэхэд copy бол best. Өнөөдөр look ч гэсэн энэ ер нь шилэл баг авцсан юм шиг байна. Station доторх. Тэгэхдээ метроны хэсэг нь station бол арай өөр, метро нь бол цэвэрхэлтэй. Би бас метро дуртай. Метроны өмнө зэмлэн. Инос жижиг нөө. Who's this guy? За хүсүссэн метро дотор. Метроны цонх бол үндэ миний тойл байсан лээ. So what how it looks like? Тэгээ ч одоо би маяг хэлсэн байх шүү дээ. Тийм. Би үндэ Австрал дээр л аа метро харсан. Sydney Barangaroo Station. Гараад ирсэн жууг нь зорьсон газраас өмнө ийм юм харуулчихдээ. Damn. Үнэхээр бас би бас анхын дээрээ л ийм сонгоцыг харсан. Өнөөдөр ч гэсэн надад бас дахиад нэг тойлдуулчихсан. Энэ бол тэтгэврээр том байсан шүү. Вау гэж хэлээ. Тэгээд энэ бол өөрөө нэг өөрхөн далайн хэрэг шиг байсан. За тэгээд миний очих газар руу яв. Үнэхээр өндөр шүтлээр гараад look at this crown and тэгээд би Yo, let's go. Let's start this day. Гэсэн царайтай гэж бодлогч яг энэ хэсэг үедээ. Тэгээ очих газар маань миний харсан үе бол ийм дуу сонсон гаштай. Гэхдээ үндэ харуулсан үе бол энэ Damn. Harbour Bridge, Sydney. Одоо тэгэл хамгийн popular нь л хата тий. Тэгээ цааталт нь бол би бараг ингээ 2 city л гэж ойлгож байна. Цааталт нь гүрний цааны, гүрний наа нэг. Тэгээд бас нэг миний үе. Энэ бол үнэр цэцэг бичлэг. Тэгээд өлсөд хоолны газар. Тэгээд амхандаа байк турист. Байк хийж явах байкер жоо хэсэж бити. Йоо. Юу вэ? Aber ich stehe doch zum That's always built inside. Where's built to the name then that? This is good job. Сонгож нөөг гайгүй нөөг нь гайгүй амин сэмээ одоо дээрээ одоо дийсэн ч өнөөдөр даач 3D шигтэй одоо нэг яаж юм бод замслаа тийм хоолны газар байдаг. Дараа нь VR энэ Westfield гэсэн нэг том цаа. Тэгээд цамхын төстэй VR. Сидней Ай Тауэрын доор байдаг. Нөгөө дурсгалын юмтай дэлгүүр гэдэг нь шүү дээ. Операгийн Австралийн сүвнэр гэдэг шүү дээ. Оо, cowboy hat. Саранзот. Манай ах өөрөө яг бид нэ сорон цогцолдог. Арай жоох өөр төрөл бас шүү. Сорон. За энэ тийм тэгээд popular animals тий. Kangaroo best шүү дээ. One of the best. Yeah. За тэгээд коло байд юм байлээ. Мангар хомслог юм байлаа. Тэгээд цагаан төтлөлүүдээ цагаан энтгтэй
жирийн үед ч харагддаг. Жирийн үед харагддаг уу гэвэл минь бол стоит харагддаг л да альч. Яа. Ball. Yeah, it's all explained. Яг Westfield буюу одоо Австралийн хамгийн өндөр нь гэж яг уу Sydney Eye Tower. Энэ яг хамгийн өндөр үгүй мэдэхгүй. Тэгэхээр нь бол өндөртэй орно. Мельбурнаас нэг өндөр байрлал байдаг. Тийм ч би яг алийг гэдэг нь бол мэдхгүй оруулчихъя. Sydney Eye Tower. Тэгж байгаа нэг Eye Tower руу гарнаа. Ер нь бол Австралийн уугуулууд нь өөрсдөө айгүй тийм ийм хэм маягтай байдаг юм шиг үү. Шалууртэй. Шаруу тэхээс илүү. Энд дэвлээ бумеранг гэдэг. Morawaka. Authentic Aboriginal gifts. Ер нь бол гараагаар хийсэн, гараагаар бодсон Aussie national юм байна да. Яа boomerang л яах вэ? Вау, энийг бол хараагүй мэн. Сонирхолтой. Саяхаг бол хараагүй мэн. Сонирхолтой. Дуслаа. Тэгээд ерөнхийдөө бол Eye Tower-аас саяны дээр Сиднейгийн хамгийн өндөр цамхагаас Сидней хотын бол хамгийн өндөр цамхагаас буугаад тэр лугаа ирсэн байгаа. Замд яг уу тэгээд утасны цэнэглэл дуусаад жоохон ингээд стейшн дээр жохоодсан. Тэгээд өнөр ямар ч явсаар амгаад гэртээ ирээд ядраад 2-3 цаг ирээ шууд унтчих. Одоо 9 цаг болж байна. Бичлэгээ эдитлээд 10 юм уу? За ерөнхийдөө бол 2 дахь бичлэг нэг иймэрхүү. Ер нь яаж байна? Коммент хэсэгт үлдээвэл баярлалаа. Жишээ нь next is илүү амьдралын маягтай өртөн эсвэл өөрийн тайлбар болон аль эсвэл нэг оройн тухтай яриа өрнөх баг. Оройн тухтаан яриа гэдэг болон өсч магадгүй. За, see you next time.